Монгол Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 14 дугаар зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, засгийн газрын 2024-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг та бүхэнд тоомлон танилцуулъя. Улсын хурлын гишүүд та бүхэнд хэвлэмэл байдлаар дэлгэрэнгүй тайланд хараагдаж, засгийн газрын гишүүд асуултанд хариулах тул тайланд хугацааны логик холбоос талаас тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд бид шинэ үндсэн хуулиа баталж арчилсан тогтолцоонд шилжснээс хойш 30 жилийн хугацааны амжилт, дололт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэгчийг тулгуурлан Алсын араа 2050 хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагийн мэргэжилтэнгүүд, эрдэм шинжилгээ мэргэжлийн байгууллагын 1500 гаруй эрдэмтэн судлаачдын төлөөлөлтөөр 1.5 жилийн хугацаанд боловсруулан тухайн үед батлуулж байсан. Монгол Улсын их хурлын 2020 оны 5 сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Алсын араа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдөр 5 жилийн хугацаа өнгөрч 2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 21-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг энэ жил цогц байдлаар үнэлэгдэх хугацаа төгсөж байна. Нэг үгээр хэлбэл 5 сарын 13-нд одоо 5 жилийн тайланд үнэлтийг сонсноо гэсэн үг. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд цар тахал Оросын холбооны улс Украины дайн зэрэг олон улсын геополитикийн нөхцөл байдал нэг докторгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж Монгол Улсыг 2021-с 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн тайлан хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр 67% байна гэж дүгнэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг анх удаа шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулагдаж 5 жилийн үнэлгээ гарч байгаа тул төрийн байгууллагуудын тоо мэдээлэл, аргачлал зөрөх зэрэг асуудлууд гарч байгааг үгүйсэхгүй. Гэвч энэ нь цаашдын зөв үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх суур болж төлөвшнө гэдэгт итгэлтэй байна. Бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй болгох, хяналт мониторингийн үнэлгээний тогтолцоог олон улсын жишгт хүргэх зорилгоор засгийн газрын бүтцэд DME буюу Design Monitoring Evaluation буюу хяналт үнэлгээ хариуцсан засгийн газрын гишүүнийг томилон ажилуулж байна. Цаашид хяналт үнэлгээний тогтолцоог олон улсын жишгт хүргэх, Алсын араа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон дунд богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг уялдуулан үнэлэх чиглэлээр олон улсын үнэлгээний цогц систем нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэе. Алсын араа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын их хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба Дагуул хот гэсэн үндсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж 243 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үндэсний нэгдмэл үнэт зүйл зорилгын хүрээнд Монгол төмний үндэсний бахархал, үнэт зүйлс, төрт ёс, түүхэн уламжлал, ирээдүйн хүсэл тэмүүллийн огтлолцол бол Монголын эзэнт гүрний их түүх, их эзэн Чингис хааны үйл хэргийг биет болон биет бос хэлбэрээр сурталчлан таниулах гэж тус бодлогын баримт бичиг тусгасан. Мөн Монгол Улсыг дэлхийн нийтэд сурталчлан таниулах Чингис хааны музей, өөдөө тэмүүлэх Монгол буюу Go Mongolia үндэсний брендингийн олон улсын сурталчилгаа, нүүдэлчлэн ахуйг сурталчилсан соёлын арга хэмжээнүүд тодорхой үр дүнд хүрч Монгол улсын талаарх ойлголт 57%, Монгол улсын талаарх эерэг ойлголт 57%-аар нэмэгдэж, зөөлөн хүчний бодлогын индекс өнгөрсөн 5 жилийн хугацаанд 14 байраар урагшилсан байна. Хүний хөгжлийн зорилтын хүрээнд тайланд хугацаанд дэлхийн нийтийг хамарсан цар тахлын гамшигын үе тохиолдсон ч засгийн газар хүн амын 90 орчим хувийг вакцинжуулснаар 20-с 40 мянган хүний амь насыг эрсдлээс хамгаалж 1.3 жилийн өмнө хатуу хөлөөрөг цуцалсан улс орнуудын нэг болж цар тахлыг эрсдэл багтаа даван тулсан. Орон даяар зохион байгуулсан эрт илрүүлгийн онцлогоонд 1.5 сая хүн
хамрагдсан нь нийт хүн амын 44%-ийг эзэлж эрүүл мэндийн салбарт 5 жилд өмнөх 10 жилдээ тэнцвүүц хэмжээний буюу 953.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ нь дийлэнх нь онцлогооны тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Улсын хэмжээнд 2020-оос 2024 онд 197 сургууль 285 цэцэрлэгийг ашиглалтанд оруулсан. Улаанбаатар хотын 27 хорооны 26.8 мянган хүүхдэд цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэж, цэцэрлэгийн суглааг халж хүсэлт гаргасан хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. За мөн энэхүү бодлогын баримтчгийн хүрээнд эх жил боловсролтой холбоотой цогц хөрөнгө оруулалтын жил болох нь зүйтэй гэдсэн газраас төлөвлөж байгаа. Амьдралын чанар ба дундаж давхарх зорилтын хүрээнд засгийн газраас үндэсний баялагын сангийн тухай хуулийг улсын их хурлаар батлуулан уул уурхайн стратегийн ордуудын 34% ногдол ашгийг иргэдийн хоримтлын дансанд олгох хоримтлын сангийн тогтолцоог бүрдүүлж, замун хөгжлийн сан иргэдийн амьдралын чанарын асуудал болсон 3 суурь асуудалд зарцуулагдахаар тусгагдсан. Энэ бол эрүүл мэнд, боловсрал, орон сууц. Хууль батлагдсанаас хойш төрийн өмчийн компаниудаас 495.6 тэрбум төгрөгийн хоримтлал иргэдийн хадгаламжинд төвлөрсөн байдалтай байна. Энийг үүсвэрээр 5,000 орчим иргэдийн ипотекийн зээлийг санхүүжүүлж, үндэсний баялагын сангийн хоримтлалын сангаар дамжуулж, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжих бодлогыг гарган Чингис хаан баялагын сан байгуулагдан ажиллаж байна. Эдийн засгийн зорилтын хүрээнд Монгол улсын эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэдэг байх, өрх бүх хүнд илүү хүртээмжтэй байх ийм зорилтууд тавигдаж, нэг тулгууртай эдийн засгийн бодлогыг хэрхэн тэлэх вэ гэдэг ийм томоохон зорилтыг дэвшүүлсэн. Монгол улс эдийн засгаа тэлэх, бомбын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам тээвэр логистикийн салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх ийм зорилтууд тавигдсан. Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газраас 2023-аас 25 оныг Монгол зочлох жил болгон зарлаж, 2023 онд 0.6 сая, 2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам долларт хүрсэн. Мянганы зам төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол улс бүх аймгаа Улаанбаатар хоттой 7000 гаруй километр үргэлжилсэн хатуу училттай авцамаар бүрэн холбосон. Одоо аймгийн төвүүдийг хооронд нь бомбттой холбох зорилт хэрэгжиж байна. Чой болсон Багнуур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлж, Тосон зэрэг цэглэгээ станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний их үүсвэр хүчин чадлыг 358 мегаваттаар нэмэгдүүлсэн. За ковидын үед эдийн засгийн өсөлт хасах 4.6% байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9%-тай хэрэгжиж байна. За зорилт түвшин бол одоо 4-өөс 6%-тай тогтмол өсөх ийм зорилтыг урт хугацааны хөгжлийн бодлого тусгасан байна. Сүүлийн 4 жилд Монгол улсын экспортын орлого 2 дахин өсч, дотоодын нийт бүтээгдэхүүн 37.4 их найдаас өнөөдрийн байдлаар 80 их найд болд нэмэгдсэн. За нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 4121 ам доллар байсан бол 3 жил дараалан 6008 ам долларт хүрсэн. За 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6890 ам долларт хүрнэ гэсэн ийм статистик мэдээлэл байна. За Fitch зэрэг олон улсын агентлагуудын зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, Монгол улс одоогоор бие тогтвортой хэмээх зэрэглэлд шилжсэн. За энэ зэрэглэлийг бид бас цааш дахиулах тал дээр ажиллаж байгаа. За тухайн үед тавигдчихсэн засаглалын зорилтын гол асуудал бол парламентын ардчлалыг бэхжүүлэх, за улс төрийн намууд зөвшөлтсөж сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, за мөн гендерийн төлөөллийг хангах зэрэг ийм зорилтууд яригдчихсэн. За ингээд 2023 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орж, за парламентын гишүүдийн төлөөлөх чадвар нэмэгдэж, за мөн холимог тогтолцоонд шилжсэн ийм тогтолцоогоор 2024 оны улсын их хурлын сонгуулиар анхудаа улс төрийн 5 намын эвсэл парламентд судалтай болж, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25.4% хүрсэн нь Аз тивийн дундаж үзүүлэлтээс өндөр болсон ийм үзүүлэлтийг урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бас тавьсан зорилгоо хэрэгжүүлж чадсан.
За төрийн албаны хүн зуртлыг багасгах, за төрийн албаны салангат платформуудыг Монгол буюу одоо нэгдсэн системд нэвтрүүлэх зорилт тавигдчихсэн. За энэ бол Эстоны зорилтыг хэрэгжүүлэх ийм зорилтыг тухайн үед одоо ярьж хийж байсан. За ингээд Mongolia платформ хэрэглээнд нэвтэрснээр тус систем өнөөдрийн байдлаар 195 орчим сая хэрэглэгчтэй болж 1263 үйлчилгээг цахимаар үзүүлж за лавлгаа тодорхойлт авах дундаж хугацаа бол 5 секунд болсон гэдэг ийм мэдээлэл байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2 жил тутам шинжилэн гаргадаг цахим цэцэглэлийн хөгжлийн индексээр Монгол улс 2024 онд 46 дугаар байранд орж өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан бол иргэдийн цахим оролцооны индексээр 2024 онд өмнөх оноос 20 байраар урагшилж 193 орноос 37 дугаарт ирмэлэгдсэн байна. За цаашдаа цахим хөгжлийг хөгжүүлэхийн тулд зөөлөн дэд бүтцтэй холбоотой хөрөнгө оруулалтыг хийх за мөн одоо мэтгэлцээтэй байгаа хиймэл дагуулын асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байгаа. Ногоон хөгжлийн зорилтын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч бас томоохон улс төрийн манлайл үзүүлэн ажиллаж байна. Тэр бомод үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт хөрсний доройтолтой тэмцэх, усны их үүсвэр экологийн тэнцвэрт байдлыг хангах эрх зүйн цогц шинжилгээг хийхээр хамтдаа ажиллаж байна. За мөн биологийн төрөл зүйлийг сэргээн хамгаалах, экосистемыг хадгалахын тулд тусгай хамгаалалтаа газар нутгийн хэмжээг өргөдгөх, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар нүүрс хүчлийн хийн ялгарлыг багасгах зорилго тавин ажиллаж байна. За мөн мод тарих болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын шинэ менежмент нэвтрүүлэх зэрэг ногоон хөгжил болон хүний хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалт хийсэн аж ахуй нэгжүүдэд борлуулалтын орлогын 1% хүртэл татврын хөнгөлт үзүүлэх, хуулийг хэрэгжүүлж хувийн хвшлийг идэвхжүүлэх оролцоон дээр анхааран ажиллаж байна. За ногоон хөгжил бол зөвхөн мод тарих агуулга биш. За ногоон хөгжлийн асуудал бол илүү цөлжилт, за мөн одоо эрчим хүч, за аж үйлдвэржилт, за нүүрсгэхэд дахин боловсруулах зэрэг юм багц асуудлыг тусгаж байгаа. За би бас үдээс хойш ногоон хөгжлийн талаар ялангуяа одоо копийн хуралтай холбоотой мэдээллийг бол өгнө гэж бодож байгаа учраас ингээд товчлие. За амар тайван аюулгүй нийгэм зорилтын хүрээнд Монгол улсын батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, за хууль шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, за үндэсний сөрөн төсвөрлөх чадварын стратегийг тодорхойлох, хүний эрх хэрэгчлөөг эрхэмлэн амьдралын таатай байдлын үзэлтүүдийг дээшлүүлж нийгмийн эрсдлийг бууруулах зорилт дэвшүүлсэн хүн төвтэй хөгжлийн үтлийн баримтлалын одоо томоохон тулгуур илэрхийллийг эрх зүйн баримтчийг тусах тал дээр ажилласан. За гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор годамж талбай гэрэлтгүүлгийг нэмэгдүүлэх, за камержуулалтын нэгдсэн тогтолцоонд нэвтрүүлэх асуудлыг за ялангуяа нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх ажил бол явж байна. За үүнийг хотын дарга бас дэлгэрэнгүй танилцуулаад явчиж болох учраас товчлие. За бүс ба орон нутгийн хөгжлийн зорилт бол нийслэл Улаанбаатар хотын хэд төвлөрлийг задлах юм зорилт байсан. За засгийн газраас 2024 оны бүсчилсэн хөгжлийг дэмжих жилээр зарлаж бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг одоо 2000 оноос хойш шинжилэн боловсруулж улсын их хурлаар батлуулж за мөн анх удаа одоо Монгол улсын их хурлын сонгуул бүсчлэн томсгосон тойргоор зохион байгуулагдаж байна. За ингээд удахгүй бид нар бүс бүхэн дээр ажиллаж бүсүүдийн бүтэц, за ялангуяа бүсийн иргэдийн хурал, за бүсээс сонгогдсон парламентын гишүүд, за засгийн газар хэрхэн одоо цааш илүү боловсронгуй ажиллах вэ? Энэ нь цаашдаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон үндсэн хуультай холбоотой ямар өөрчлөлтүүд байж болох вэ? За бүсийн хөрөнгө оруулалт болон за бүсийн шийдвэр гаргах механизмыг хэрхэн боловсронгуй болох вэ гэдэг ийм бодлогын баримтчган дээр ажиллах шаардлагатай болж байгаа. За мөн одоо бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуй нэгжүүдэд бүтээн байгуулалтын үе шатанд импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн гайлын албан татварыг 100% чөлөөлөх, нөөтийг 4 жилийн дараа төлөх, үйл ажиллагааны үе шатанд ирээдүйн 5 жилийн орлого төлөх аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 90% буцааж олгох зэрэг аль болохоор хот руу хотыг үнэтэй одоо хөдөг илүү дэмжлэгтэй болгох ийм татварын цогт реформ одоо хийгдэх байдлаар ажиллаж байна. За мөн энэ хаврын жуулганд багтаж засгийн газраас татвар болон нийгмийн даатгалын цогц реформтой холбоотой мэдээлэл болон танилцуулгыг улсын их хурлд оруулахад бэлэн болсон байгаа гэдгийг хэлье. За мэдээж энэ тарифтай холбоотой олон улсын худалдааны
тэнцэлтэй холбоотой асуудлыг харж байгаа бид нар энэ реформыг хийх нь зүйтэй. За Улаанбаатар хот ба дагуул хот зорилтын хүрээнд засгийн газраас нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг цогцоор шийдвэрлэхийг зорж 2020 оноос хойш хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 12.5 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтыг одоо хийхээр төлөвлөн ажиллаж байна. За мөн 2025 оныг нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон за нийслэлийн удирдлагуудтай хамтран одоо засгийн газар штабын байдлаар бас ажиллаж нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан за агаарын бохирдол за мөн одоо авто замын төвжирлэлтэй холбоотой асуудал дэд бүтцийн асуудал дээр бас хөрөнгө оруулалт оруулан одоо ажиллаж байна. За энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн 24 төслийг үе шаттайгаар ирэмбэлж туулын хурдны зам, за баг хангаа хөшгийн хөндийн төмөр зам, за метро Таранбай дүүжин тээврийн замын ажлуудыг бол одоо нийслэл Улаанбаатар хотын хэрэгжүүлэх төслүүдийн эхний 5 төсөл гэж одоо ирэмбэлсэн. За мөн 20 минутын хот үзэл баримтлал түүнтэй уялдсан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж улсын их хурлд одоо өргөн мэдүүлээд байна. За энэ бол өнгөрсөн хугацаанд боловсруулагдсан 3 одоо ерөнхий төлөвлөгөөг нэгтгэж за олон улсын одоо бас судалгааны багтаа ажилласан ийм төсөл энэ дээр одоо улсын их хурлын гишүүд та бүхэн анхаарал хандуулж энэ ерөнхий төлөвлөгөөг бас илүү оролцоон дээр тулгуурлан хилцүүлэхтэйгээр баталж өгөхийг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. За энэ зорилтууд хэрэгжиж чадвал 2020 одоо 8 он гэхэд нийслэл Улаанбаатар хотын одоо байгаа одоо автомашины төгжрөл 50% буурах юм одоо тооцоолол гарсан байгаа. За энэ дээр хотын дарга болон зам тээврийн яам дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зүйтэй. За агаарын орчны бохирдлын хувьд одон туяа сайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бах. За газын шилжилт рүү буюу одоо хийн түлш рүү шилжих нь бол хамгийн зөв арга гэж үзэж байгаа. За мөн одоо хөх түлш буюу одоогийн 5 толгой түлшийг технологийн өөрчлөлт хийж одоо сайжруулах нэг үгээр хэлбэл олон улсын үе шатны хувьд түүхийн үүрснээс сайжруулсан түвшнээс одоо когсцсон буюу хагас когдсон түвш за ингээд хийн хэрэглээнд нэвтрэх гэсэн ийм 4 одоо шилжилтийн хүрээнд үе шаттай одоо энэ асуудлыг шийдвэрлэх нь бол зүйтэй гэсэн ийм төлөвлөгөө 2040 он хүртэлх төлөвлөгөөнд тусгагдан хэрэгжиж байна. За энэ бол 5 жилийн хугацаанд хэрэгжсэн ерөнхий асуудлуудын тайлан. За Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хувьд за Монгол Улсын их хурлаар 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 21-р тогтоолоор батлуулсан. За 4 бодлого 16 чиглэлийн хүрээнд одоо энэ хөтөлбөр хэрэгжиж байна. За хагасчлалын байдлаар урьдчилсан биелэлд 34% байна гэж дүгнэгдэж байна. За хортой хөгжлийн төлөөх зориг хэмээх хамтарсан засгийн газар одоо гэрээ байгуулж хамтарсан ийм хөтөлбөрийг дэвшүүлсэн. За хөтөлбөрийн гол зорилго бол олон жилийн хугацаанд бас ойлголцож чадаагүй төслүүдэд ирэмбэлж за 14 мега төслийг зарлаж за 14 мега төслөөр дамжуулж одоо байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин тэлэх ийм зорилтыг тавьсан. За энэ нь бол одоо бусад хүний хөгжлийн одоо бусад зорилтуудаа урт хугацаанд болон дунд хугацаанд хэрэгжүүлэх санхүүгийн их үүсвэрийг тогтвортой бүрдүүлэх ийм зорилготой байсан. За ингээд энэ тайланд хугацаанд за өчигдөр бас гашуун сухад ганц мод хил холболтын бүтээн байгуулалтын төсөл батлагдаж чадлаа. Их хурлын гишүүд та бүхэндээ бас засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээ. Энэ төсөл бол нэгдүгээр тэрмэлэгдсэн ийм төсөл байсан. За мөн Монгол Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадлаа. Энэ бол оюутлогын гэрээний дараа 2 дугаарт бас одоо 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтын ийм төсөл байсан. За 1997 оноос хойш бас яригдсан ийм төслөө. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээ байгуулагдсан. За энэ хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болж байна. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээ байгуулагдсан учраас за эгийн голын усан цахилгаан станцыг бас хөдөлгөх ийм судалгааны ажил дээр засгийн газар ажиллаж байна гэдгийг хэлье. За эрчим хүчний үнийг хамтдаа чөлөөлж чадсан. За энэ мэдээж улс төрийн томоохон маргаантай бас 30-аад жил хийж чадаагүй ийм асуудал. За энэ хамтарсан засгийн газрын үед хийгдэж за нэг үгээр хэлбэл орлого зарлагын тэнцэл одоо эдийн засгийн хувьд илүү одоо ашигтай болох ийм боломж гарсан учраас
бөөрөлжүүлж чой болсон Багнуур зэрэг эрчим хүчний гацсан байсан төслүүд гацаанаас гарч дулааны 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөх ажлыг эхлүүлэх ийм шийдвэрийг улсын их хурлаар батлуулж чадсан. За хөгжлийн мега төслүүдээ гацаанаас гаргаж урагшлуулах олон улсын гэрээ хэлэлцээр төсөл эрх зүйн реформ хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төслийг эцсийн газраас улсын их хурлд өргөн мэдүүлж чуулганаар нээлттэй хэлэлцүүлэн одоо шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. За энэ дотор ялангуяа худалдаа авалттай холбоотой хууль, хөрөнгө оруулалтын хууль, за компани хуулийг дахин одоо авч үзэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Яагаад гэвэл энэ бол дөнгөж нийгэм шилжиж байгаа үед зохицуулт хийжсэн ийм хуулиуд өнөөдрийн хурдтай өсч буй одоо бас эдийн засаг нийгмийн хэрэглээг даахгүй байгаа. Зохицуулт нь бол тодорхой биш байгаа ийм асуудлууд гарч байгаа. За засгийн газраас төвлөрч байгаа дараагийн одоо мега төслүүд бол 5-7 цахилгаан станцын төсөл байгаа. За мөн эгийн голын усан цахилгаан станцын төсөл байгаа. За энэ дээр бас дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох мэрэгжилтэнгүүд өгөх бах. За эгийн голын усан цахилгаан станц гатсан шалтгаан бол цагуур болон одоо байгаль нууртай холбоотой юм одоо байгалийн сөрөг нөлөөлөл байна гэдэг байдлаар Оросын улбаны улсын эрдэмтэд за мөн одоо 3-4 төрийн бас байгууллагууд одоо олон улсын байгууллагууд мэдээлэл гаргасан. За энэ дээр хамтарсан ажлын хэсэг байгуулад эхний дүгнэлтүүл одоо энэ нөлөөлөл одоо тооцож байсан харьцангуй сөрөг нөлөөлөл багатай байна гэж одоо гарсан байгаа. Тийм учраас энэ дээр одоо улсын их хурлтайгаа хамтран засгийн газар ажиллана. За бүгд найрамдагтад ард улстай ярьж байсан бас томоохон хэд хэдэн төслүүд зорилттой хангасан учраас одоо Оросын улбаны улс бүгд найрамдагтад ард улстай хамтран хэрэгжүүлэх одоо хийн хоолойн төсөл. За хийн хоолойн төсөл хэрэгжснээр бас нийслэл Улаанбаатар хотыг одоо хийн түвшээр хангах юм бас зорилго зарчмын хувьд том шийдэл болно. За мөн бид нэр төмөрд замын баруун зүүн коридорын буюу одоо 3 улсын төмөрд замын одоо төслүүдэд хэрэгжүүлэх ийм цаг хугацаа гэж харж байгаа. Тэгээд энэ дээр мэдээж парламентаар бид нэр нээлттэй за өмнө нь гарч ирсэн техник эдийн засгийн үндэслүүд болон за мөн одоо шинжлэгдсэн техник эдийн засгийн үндэслүүдийг ярилцаж одоо хамтдаа энэ төслүүдийг одоо гацаанаас бас гаргахын төлөө ажиллана. За мэдээж ихэнх үед энэ төслүүдийг оруулж ирэхэд томоохон мэтгэлцээнүүд өрнөн тэрийг ойлгож байгаа. Гэхдээ бид нар дахин ярилцаж, дахин тоогоо нэгтэлж, дахин цаасаа нэгтэлж, дахин техник эдийн засгийн үндэслэлээ нэгтэлж чадвал энэ төслүүдийг одоо бас гацаанаас гаргаж бүр эрхийн хүрээнд одоо хэрэгжүүлэлт дуусгах бол боломжтой гэж дүгнэж байгаа. Ингээд улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсыг 2021-ээс 25 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын гүйцэтгэлийн тайланг хэлэлцүүлэхээр та бүхэн танилцуулж байна. Баярлалаа.